Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2020 онд нээлттэй хийсэн Hitman Agent John киног ярьж өгөхөөр бэлдлээ. 2 дугаар ангийг нь ярьсан шүү дээ. Яагаад дандаа 2-оос нь эхэлдэг юм бэ гэж юу? Битг. Өнөөдрийн бичлэгийн хамтран ажиллагчаар бүгд найрамдах Солонгос улсын Lotte Chilson компани Milkis Zero сүн унда сахаргүй, калоргүй хийжүүлсэн унда хамгийн гоё нь байгалийн гаралтай алиулоос сахар орлуулагч ашигласан сар шинийн баярыг тохиолдуулаад аав ээж ах トゥ хамаатан саднаа дайлаарай. Milkis Zero шууд захиалга утас 80 тэгтэг 77 43 80 тэгтэг 77 48. Уулын дэрэгдэх замаар нэгэн гэр бүл машинтайгаа явж угаар кино маань эхэлнэ. Арын суудалд хүүхдэн зураг зураад сууж байна. Гэтэл урдаас нь том машины жолооч зөөрмгөлчгсөн ирж байна. Тохоо эргэх үед генет гарч ирээд мөргөлдчихлөө. Нүдэ нэгэд харсан чинь харин жижиг машин бүрэн бүтэн байж байна. Харин том машиныг хүүн өргөчгсөн байж байдаг. Даанч энэ бүхэн зүгээр л мөрөөдөл байсан бололтой. Шарх сөрөг болсон бяцхан хүү зураг зураад сууж байна. Тэр үед асрамжийн газрын гадаа нэг тусгай ажилтан ирдэг. Ажилтан тэр 9 дугаар ангийн 3 хүүхдийг ганцаараа зодсон. Ямар ч айдас байхгүй. Аав нь мэрэгжлийн тавкондогийн олимпийн аварга, ээж нь уран гимнастикийн тамирчин. Даанч хоёулаа саяхан Ослоор өөд болчихсон. Ингээд Ослын зургийг үзүүлж байна. Би таныг яг ийм хүүхэд хайж байгаа гэсэн болохоор мэдгдсэн юм а. Энэ машинууц гэдгийг мэдэж байгаа биз? Тийм ээ. Тэгээд тусгай ажилтан хүүтэй орж уулздаг. Чи 9 дугаар ангийн 3 хүүхдийг зодсон гэсэн үү? Чиний аавыг Кин Тэсүг гэдэг байсан юм. Та миний аавыг мэддэг юм уу? Тийм ээ. Тэр их орондоо бахархал авчирсан. Харин чи юу авчирмээр байна? Би хүүхэлдэйн киноны зураг зурх дуртай. Энийгээ зурхаар л надад үнэхээр сайхан байдгийг. Ингэсэн чинь тусгай ажилтан очиж харандааг нь авч хуглаад. Шал утгагүй юм. Эр хүн илүү томор мөрөөдөх ёстой. Чи аав шигэ их орондоо бахархал авчрах ёстой. Ингээд дүрс шилжиж хүү тусгай ажилтан болчиж гаруудыг ёстой буудаа болгож байна. Хэдийг буудаж лифтэнд ороод 3 залууг лифтэнд унгана. Гараад ирэхэд нь босс хүн барьцаалаад буудаж байна. Бултаж байхдаа буудаж унгаад зүхтах гэхээр нь худаг шидээд бариад авлаа. Тэгснэ. Чи надтай хамт явна. Яя. Удалгүй тусгай албаны офис дээр. Хойд Солонгосын алан хидэгч Джейсон гээд нэг эвгүй гарын зургийг үзүүлж байна. Ойрхот орнод Төв Азаар үйл ажиллагаа явуулдаг юм. 38 удаагийн зэвсэгт халдлага, олон улс дамнсан террорист үйл ажиллагаа явуулсан. Хэдхэн жилийн өмнө манай тусгай ажилтан Жун Владивостокоос түүнийг барьсан юм. Жун устгасан гэж бодсон ч үхээгүй амьд үлдсэн. Одоо нүүрэндээ том сорвтой. Харин саяхан бид дүүг нь барьж авсан. Ажилтан Жун ганцаараа үүнийг хийсэн. Түүнд баяр хүрэг. Ингээх үед тагнуулчид баяр хүргэж байна. Жун харин тагнуулын нууц байранда комик зураг зурсаар байна. Мөрөөдөл нь хайж хойтой. Тэр үед утсанд нь хурдан ир код 8 гэсэн мессеж ирж байна. Хүрээд ирсэн чинь нөгөө барьсан хүнийг нь тог цугуулад байцааж байдаг. Тэр өгчхүүл яах юм бэ? Бид заавал мэдээлэл авах хэрэгтэй. Түүнээс болоод хэдэн зуун гэмгүй хүмүүс өгч байна. Бидний олж авсан мэдээллээр Джейсний зав өнөөдөр бусаанаас хөдлөнө гэж байна. Түүнийг заавал зогсоогоорой. Мэдлээ. Тэр үед цаанаас нь нэг хүү орж ирж байна. Чол багасаа бэлтгэгдэж байгаа бол та чол энд юу хийж байгаа юм? Сургалтынх нь нэг хэсгээ байцаалтыг хараад ав. Би танаар бахархдаг шүү ирхмэ. Бахархах юм юу байх вэ? Намайг ч бас чамтай адил энд баг байхад минь авчирсан шүү дээ. Үгүй бид их орондоо сонгогдсон шүү дээ ирхмэ. Ингэсэн чи нөгөө залуу эрүү шүүлтийг нь даалгүй амирхчлээ. Ахлах Джейснийг заавал бариарай. Ингээд Жуныг явууллаа. Жун онгоцонд өөрийнхөө зургийг зурж нисгэгчд өгöd. Хэрвээ би эргэж ирэхгүй бол энэ зургийг миний оршуулгад ашиглаарай. Гэд үсэрчлээ. Тэгсэн шүхрэн задардаг. Манай хүн шууд ирчээрээ ус руу унчлаа. Тэгээд шууд чад. Тусгай албаныхын Жуныг оршуулдаг. Би чиний золиосыг хэзээч мартахгүй. Жун ажилтнууд ёслоод ингээд бүгд ёсолж байна. Нөгөө чол би танаар бахархдаг байсан шүү ирхмэ. Ахлах деважинд очоод ярьдаг байсан шигэ хүсснээрээ зурга зураарай. Тэгсэн харин Жун амьд байж байна. Далайд сэлээд явж байна. Сэлсээр яваад их газар харлаа. Дотроо ингээд би шинэ амьдрал эхлэх боломжтой боллоо. Одоо өөрийнхөө мөрөөдлийг хөөж амьдрнаа. Би комик зураач болно. Тийм ээ. Энэ явдлаас хойш 15 жилийн дараа манай Жун маань зураач болчихсон байж байна. Харандагаа үзүүлээд сууж байдаг. Тэгснэ. Би баларсаа цаг тулчаад байдаг. Юу зурах вэ? Хөөрхий. Тэр үед эрхлэгчин залгаад хурдан зургаа явуул гэд дарамтлж байна. Хоцроогоод байгаа болохоор цалинг нь хаслаа гэж байна. Болохгүй. Та миний нөхцөл байдлыг ойлгож байгаа шүү дээ. Юу чиний нөхцөл байдал, байгууллагын нөхцөл байдал хэцүүдэд байна. Ямар ч үзэгчгүй доогуур үнэлгээтэй. Би чамд идгээд хамгаалсаар ирлээ. Харин тийм ээ. Баярлалдаг шүү. Хурдлаараа чи. Ингээд ярьж дуусаагүй л эхнэр нь ирсэн ээ. Чи одоо болтол цахилгааныхаа төлбөрийг төлөөгүй мө? Би чамайг өөрөө мөнгө олоод төл гэж хэлээгүй шít. Миний өгсөн мөнгийг аваачаад тушаа гадгал гэсэн. Хүртэл чадахгүй байна уу? Хөөрхий. Манай хүн нэлээд ядарч яваа бол та эхнэр нь ажилдаа явах үед нойлын цаас савн дуусчихсан. Ингээд мөнгө авлаа. Тэгснэ.
Өвгөө. Энэ хүрэхгүй юм байна. За, ажилласаа хийгээрэй. Мэдэж байна. Угаасаа энэ гэрт ганц сайн ажиллаж байгаа нь би л байна. Ингээд томорчоод гараад явчлаа. Тэгээд манай жун охиноо сэрээлээ. Бас хүүхэдтэй болцсон юм байна. Өглөөний цайг нь бэлдэж өгнө. Чи арай шүнжин унтахгүй тэр хипхоп дууныхаа үгийг бичээд байгаа юм биш үсттэй. Та ч гэсэн шүнжин суугаад зураг зурдаг үсттэй. Би мөнгө олохын тулд ажиллаа хийж байна шүү дээ. Гэхдээ та мөнгө олдохгүй шүү дээ. Иш чаавас. За ингээд нилээн бодож байгаад нэг юм зургаа дуусглаа. Явуулчаад сэтгэл нам руу бололтой. Тэгээд сайхан гэрээ цэвэрлж байгаад нийтлэгдэхийг нь хүлээж байна. Тэр үед далайн ирэг дээрээс үл мэдэгдэх хүний цогцос олдсон гэд мэдээгээр гарч байна. Тэр үед харин утсанд нь мессеж ирээд комик нь постлогдчихж. Манай хүн гойч байна. Сайн болсон байгаа ч гэд ороод харлаа. Тэгсэн хүмүүсийн комент. Чаавас яах гэж юм хогийн юм зөхиодөг байна. Ёо, цагийн гарц энэ зөхиол чинь хэрэг алгаа. Энэ зүгээр жалах төхөө хөөе. Жалах цаашаа. Би хөлөөрөө ч иннээс дээр өчнө. Хог гэж хэлэхэд ч гоёдохоор юм байна. Манай хүн тэнд өөрөө нуу цагнаас орж байгаад фэнүүд нь хайртай шүү. Хүчтэй байгаарай гэд комент бичлээ. Тэгсэн хариу. Хөөе нараа, зөхиол чинь өөрөө комент бичээд ах шиг байна. Зүгээр болчихчтэй хөшөө. Ийм зөхөөхө болчих. Амьдаар нь булаа хийчлээ. Манай хүн гарч охиноо сургуулаас нь авдаг. Охиноосоо ямар болж гэд асуусан чинь шударгаар хэлэхүү аваа. Тэгээ шал мяавлсан бэлээ. Та зүгээр өөрийнхөө амьдралын түүхийг бичиж болдгоо юм уу? Яг өөрийнхөө амьдралыг дуулдаг рэпрүүд амар алдартай байдэн ш. За комментиг нь бити уншаарай. Уурч нь хөрөх бах гэд гүгээд явчлаа. Тэр үед эрхлэгч нь залгаад. Энийг энд нь ингээд дуусгая. Бид гэрээ хийсэн шүү дээ. Би чамд идэхэд нэг өдөр бөөм хийн гэж бодсон. Миний буруу байжээ. Уучлаарай гэд халагчлаа. Чаавас. Манай хүн харин өдрийн цагаар барилга дээр ажилддаг юм байна. Тэгсэн даамлан нэрээд. Хурдлаа чи. Ингэж хүрзэддэг юм уу чи гэд дээрлэж байна. Жун уурлаад. Энэ мог би. Ёо, чи сая энэ мог сноо. Гэсэн чи өөдөөс нь хялаагаад очлоо. Энэ би дуудуулж байсан юм аа. За дарга би хурдлнаа. Тэг хурдал. Оройн харин гутарсандаа жаахан ууд суулаа. Согтуудаа комментуудаа унссан чинь бүр алгнэ. Тэгээд гинэт. Ер нь би өөрийнхөө амьдралыг өчнэ. Эднэр муусанд хэн байсан гэдгээ харуулна гэд зурлаа. Нэг эвгүй газар хүүхдүүдийг цуглуулчихсан. Тавтай морил. Би бол аимшигт дасгалжуулагч Чондогхё. Одооноос та нарыг эх орноо хамгаалахаар сонгогдсон. Шээлтийн тусгай ажилтнууд хэн зорилгоосоо ятсан. Тэр өөрийн өрөвдөлтэй амьдрал руу буцсан. Гэд хүүхдүүдийг амар бэлдэж байна. Хүчтэй бай. Тэгээд халуун нар салхи үзүүлж хатуу ширүүн бэлтгэлээр бэлтгэн. Хизээч бууж өг. Замд чинь юуж таарсан. Даваад гар. Гэд бууцснаа. Өөхөөс бүү гэд онгоцноос үсэргэн. Чи бол тэрбум долларын бүтээгдэхүүн. Эцэст нь чи энэ өндөрлөгт хүрлээ. Одоо өөрийгөө батал. Тэгээд 5 хүнтэй зэрэг зодтолдуулах гэж байна. Тэр үед жун. Зяавэц. Тэгэхэд би яалаа. Ингэснэ босоод хөдөлгөөнөө давтлаа. Дүүлж өгөн шүү дээ. Тийм ээ. Ингэсэн байна. Гэд хутгатай. Бич лагаараа вэ шүү гэд зурлаа. Тавыг яаж унгааснаа нэг бүрчлэн бичээд бэлтгэлээ дуусгаад анхны даалгавартаа ажилтан жун гэсэн комик зурчлаа. Тэгээд өглөөн сэрсэн чи ихнэр нь гоё хол хийцэн байна. Хайрыгаа уучлаарай. Чамаг ийм их хичээж байгааг мэдсэнгүү. Зөндөө хайшилсан байлээ. Нэг л өдөр хийсэн зүйл чи үр дүнгээ өгнө гэж мэдсэн юм аа. Юу хийсэн гэж. Энэ ингээд харуулсан чи нөгөө тусгай ажилтан жун нь нийтлэгч гэж. Энэ яахаараа урчдаг вүлээ гэд гайхсан чи ихнэр нь. Явуулж амжаагүй унтсан байхаар нь би сент дарцсан. Энэ ёстой гоё болсон байлээ. Гүчи би энийг чи явуулах гэж зураагүй штэ. Тэгэд яах гэж зурсан. Хүн тусалж байх чи юунд хариулаад байгаа юм. Манай хүн шууд явж очиод эрхлэгчээс устгахчих гэд гуйлаа. Гүчи юу ярьж байгаа юм бэ? Анхудаа тоо бүнэлгээ авчаад устдаг гинөө. Би согтуудаа явуулчихсан байлээ. Тийм үү. Би мэдээд байсан юм а. Чамаг нэг л өөр байна гэж. Тэгвэл үүнээс хойш чи ер нь сайн ууж бай. Үгүй энэ хувийн мэдээлэл байгаамаа. Чи ууга яриад дууга яваад дараагийн ангиа бичээд. Байна уу дарга? Харин тий. Би энийг нэг л өдөр бөөм хийн гэж итгэдэг байсан. Өнөөдөр тэр өдөр юм байна дарга. Гүчи яваач. Манай хүн гэртээ харж явтал. Бороо тусалж байна. Гайон шүхэргүй байгаа шүү дээ. Ингээд Гэлс охиныхон сургууль руу явлаа. Яваад очсон чинь охин нь ангийнхаа охинтой хамт гарч ирээд алхаж байна. Ангийнх нь охины аав нь харин гоё машинтай гоё тосч байна. Би чамайг дөхүүлээд өгье. Жун жаахан атаархлаа. Тэгээд шууд бороонд нороод гэрлүүгээ алхана. Гэртээ ирээд охиныхоо өрөөний цонхыг хангаа. Тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичсэн дууны үгийг нь хардаг. Охин нь айхтар хипхоп дуу биччихэ. Өнөөдөр миний гэр бүл хэрэгтэй зүйл нь зөвхөн мөнгө. Бүгд дэлхийд нь суурах хэрэгтэй тэгвэл одоо олон мөнгө. Сайн сурвал жаргалтай болно гэдэг гэхдээ бүгд хууд сайн мэдэн мөнгө л байвал бусд нь хамт хүрдэрэн цуг ээж уурлан автай хэрлэн. Тэггээд оройжин уун би хайр мөнгө олно гэж өрөөндөө мөрдөн сун. Удгүй томроо дуулаад олоо давын үрийг даарна би. Тэггээд ээжийн нуурын дээрээс бүкачак наавн тим. Жун охиныхон дууг нулимстай сонслоо. Тэгснэ охинтой ганц төгөлдөр хуур авч өгч чадахгүй. Ер нь удахгүй өгөхөөс хойш гэр бүлээ хайрлах нь зөв бидтэй. Ингэснэ шийдв бололтой. Тусгай ажилтан жунаа үргэлжлүүлцдэг.
Хил дамнсан алан хядагч Джексон яг бомбыг дэлбэлэх гэж байтал Жон тэнд нь ирчихсэн байна. Гарыг нэвт буудлаа. Юу тэрийг устдаг гэтэл хүмүүс дайрч байна. Жон бултаж явсаар нэг нэгээр нь унгаад босстой тунаад үлдлээ. Тэгээд машин дотор үзэж байгаад боссынх нь нэгнүүдийг соголжгон. Тэгснэ машинаас нь үсрээд буучлаа. Босс нь тэнд Жон чамайг да гэтэл дэлб. Жон энэ аимшигтай зүйл дундаас хацраа жаахан шалблал гараад ирлээ. Харин Джекс үхээгүй байна. Амьд байна. Усан дотор Жон тэгээд комик нь гарсан даруйда вайрал боллоо. Эхнэрийнх нь ангийн сурагчид хүртэл хичээл дээрээ үзэж байна. Эхнэр нь хараад бөөн баяр. Нөгөө даамл хүртэл үзэж байна. Гайхалтай. Эрхлэгч бөөн баяр. Охин нь гэртээ өрөх үед цахилгаан пиано аваа тавьчихж амьдрал нь шууд дээрлээ. Тэгсэн нөгөө талд тусгай ажилтан Чон Докю нэг PC-нд ирж байна. Дөнгөж саяхан танаа нэг компьютероос террорист халдлага болно гэх утгатай мэдээ тавигдсан байна. Би шалгахаар ирлээ. Ингээд тартал 2 хүүхэд сууж байна. Тусгай ажилтан ч үний юм уу да? Худлаа ирээд л тусгай ажилтан бол манай комик дээр гардаг шиг л байдэн шүү. Ингээсээ үнэмлэхээ үзүүлж байна. Хөөх Чон Докю энэ нөгөө шилдийн дасгалжуулагч биш. Юу? Та нар яаж мэддэггүй? Эн чинь нууц мэдээлэл штэ. Та мэдээгүй мө? Комик дээрээс ингэж авна штэ. Тэгээд шилдийнхэн комикийг үзцгэн. Тэгээд шууд хуралдлаа. Шилдийнхэн хүүхдийг тусгай ажилтан болгон бэлдсэн гинэ. Энийгээ тайлбарл. Энэ төсөл олон жилийн өмнө хаагдсан эрхмээ. Ингэсэн чи тэндээс нэг ахлах нь. Бид нар хэдий болтол худлаа чулуу хөөх юм бэ? Сүүлийн үед ажилтнуудыг нэг нэгээр нь хороогоод байгаа болон бидний түүх комик болон гарч байна гэдг нь тохиолдол гэж бодоо юу. Энэ бол зохион байгуулалттай дайралт. Үүний ард энэ комикны гол дүр байгаа. Юу? Тэр нь хэнгэж Жон уу? Тэр өгчгсөн шүү дээ. Цогцсыг нь олсон юм уу? Тэр хуурамчаар үхээд одоо биднээс өшөө авч байна. Ойлгож байна уу? Тэгснэ. Ажилтан Чол юу хийж байна? Тэр Жон шиг бэлтгэгдсэн гэвэзтэй. Тэр өөр ажилгаатай байгаа. Тэр манай шилдийн багийн хамгийн сүүлийн бүрэн бэлтгэгдсэн тусгай ажилтан. Түүн рүү залга. Жоныг барихад тэр хэрэгтэй. Ингэж байна. Тэр үед харин Чол гуйлагчны дүрээр ажиллагаа явуулж байна. Дарган залгаад Жон амьд байна. Ингэж байна. Шууд босоод яваад өглөө. Тэгээд шууд нөгөө хэвлэлийн газар дээр яваад очино. Тоо энэ хүнийг таних уу? Гэт Жоны зургийг үзүүллээ. Мэдгүй. Сайн хараагүй юм байна. Яах гэсэн бол тэр бол тусгай ажилтан Жон. Юу? Тэр үү? Та хоёр тоглоод ингэсэн ч юм аа. Та хамтран ажиллана уу? Жон барилга дээрээ байж байтал эрхлэгч залгаж байна. Аа, Ким. Чи хаагуур байна? Гэсэн нөгөө даамл нэрээ томорч байна. Чи одоо ажлын үеэр уцаар яриад хөдөлж ядаад байх юм. Хурдал ганц цохилтын аяд авахгүй юм байж. За би эргээд залгая. Ингээд ажилдаа. Тэгсэн тэндээс баахан тусгай ажилтнууд ирж байна. Жуныг шууд камераар харлаа. Тэр мөн бай шүү дээ. Бариад ав. Манай хүн шууд зүхтаалаа. Тэгснэ 0 дороод юу ч болоогүй юм шиг. Ой, Ким Бонжун, бидэнтэй хамт яв. Юу? Та нар хүн андуурсан юм шиг байна. Би Ким Сөхёк. Бэдхи тоглоод бай. Эсвэл ажилтан Жун гэх үү? Аргагүй байдалд орчлоо. Шууд зодолтлоо. Бүгдийг нь гөвн шүү дээ. Цаанаас нь нөгөөдүүл нь камераар харж байна. Үгүй хурдан бариад аваач. Нөгөө даамл нь 0-д харж байтал нүдэн дээр нь бүгдийг нь зодож байна. Сонны эрхлэгч бас хараад ангайн. Нэг-нэгээр нь унгаа сургаад бүгдийн дуусгаад харсан чи хажууд нь даамл байж байна. Даамлын хажууд очиод жаах уураа гаргадаг. Нөгөөх нь тэгээд гараад явчлаа. Ахлах. Наад камер чи харагдахгүй байна штэ. Өөр камер гэсэн чи даамал нүцгэн. Чаавас. Манай хүн гялс цухтаад гэртээ очлоо. Тэгээд юмнууд аваад яг явах гэж байна. Эхнэр лүгээ залгаад. Өвгөө бид нүүх хэрэгтэй. Гадаадд очиод нэрээ солиод амьдрах хэрэгтэй болчлоо. Чи юугаа яриад байгаа юм бэ? Би бол тусгай ажилтан Жун. Энэ дахиад уудсан биш шүү дээ. Битгий хижээлтэй байхад залгаатай. Ингэсэн гаднаас нь тусгайгийнхан дайрч байна. Манай хүн бүрэн зэвсгэлсэн гаруудыг нүцгэн гараараа унгаагаад байна. Тэгсэн нэг нь овоо үзээд байна шүү. Бага авсан чи харин өөрийнх нь шав Чол байж байна. Чи Чолоо их том болжээ. Ингэсэн чи араас тейсертэй дунгачлаа. За ингээд баригдчихлаа. Сайтын эрхлэгч харин ажил дээр хүрээд иртэл баахан хүмүүс ирчихсэн байна. Хөө юу хүмүүс вэ? Чи энийг зурсан хүнийг мэдэх үү? Бас юу вэ? Би дөнгөж сая мэдж байгаа бүхнээ хэлээ үсттэй. Тэгсэн тэндээс энд тэр үү? Ингээд нөгөө нэг нүдтэй Джейсон гараад ирлээ. Оо, чи нөгөө веб түүн дээр байсан Джейсон байна штэ. Деталууд нь янзын таарч байна шүү. Ямар адилхан зураа вэ? Йоо, чи бас тэгж хэлж байгаа мó? Йоо, өөр хин тэгж хэлсэн. Ингээд харсан чинь ажлынхныг нь бүгдийг нь говчгсэн байна. Заваларсан. Тэгээд эрхлэгч байцаалтанд орлоо. Манай Жун харин шилдийн офис дээр байцаагдж байна. Ахлах орж ирээд шууд чигээд унгачлаа. Чи яах гэж тэр зургуудыг зурсан юм? Яагаад биднийг балж байгаа юм? Би хэлвэл та итгэх юм уу? Чи яагаад биднийг ингэж орхисон юм? Чамд бид ямар их мөнгө зарсныг мэдхүү? Комик зураач болно гинэ. Би ийм мөрөөдөлтэй гэж хэлээ үсттэй. Танд мянган удаа хэлсэн штэ. Ингээх үед нөгөө зэвүүн ахлах ороод ирлээ. Чи яагаад шилдээс урвсан юм? Яагаад манай тусгай ажилтнуудыг алсан юм? Охиныг чинь
чинь чам шиг өнчин болохоос өмнө үннээ хэл гэсэн чи уурлаад дайрлаа. Тэгээд хэсэг пауз авчгаад байж байтал Жонны утсанд нь дуудлага ирж байна. Чол хараад хорт могоог нь энэ тантай хамтран ажилладаг хүн үү? Алуурч нь уу? Эсвэл мафийн босс уу? Миний эхнэр байгаамаа. Ингэж явна шүү дээ. Хөөрхий. Тэгээд утсаа авлаа. Байна уу үгүй. Юу ч ярих хэрэггүй. Зүгээр л сонс. Үгүй бол эхнэр чинь үхэн шүү. Чамаг шээлдэхэд баригдсныг мэдэж байна. Эхнэрээ авармаар байвал чон ахлахыг надад авчирч өг гэд тасалчлаа. Манай хүн шууд би урвсан юм аа. Юу? Би бүх үннээ хэлье. Гэхдээ зөвхөн чон ахлахад хэлнэ. Ингэж бай шүү. Чол шууд гараад чон ахлахыг дуудлаа. Ороод ирэх үед нь надад нэг тамхи өгөөч. Өгөх гээд гараа явуулсан чинь уучлаарай. Ингэснэ барьж аваад балыг нь авч гаваа тайлаад ахлахыг гавлаад бууг нь аваад барьцаалчлаа. Хүмүүс ороод ирэх үед бууга хай. Үгүй бол буудан шүү. Ингэснэ нэг юм аа. Нөгөөдөл найгаад бууга хин. Жон шууд чон ахлахыг аваад гарлаа. Тэгсэн яг ард нь чол бөөдөл бууга хай. Зүгээр өрхмэ. Зүгээр бишээ. Наадха бууд. Юу? Буудаа шууд бууд. Юу хэлээгээд байгаа юм бэ? Шууд буудаатгаач. Бууга хай. Ингэсэн чи хайж байгаа юм шиг болоод эргэж хараад маа. Нам авнаа. Би чамайг бууд гээд байхад чинь би бууд гэж чамд хэлээ үсттэй. Тэгээд машинд оруулж гавлаад аваад явчлаа. Энэ чиний зорилго байж. Удлагаасаа баригдаж байгаад намайг барьцаалах байсан юм уу? Миний эхнэр барьцаалагччихжээ. Таныг авчирч өгөөд эхнэрээ ав гэсэн. Юу? Чи тэгээд намайг барьж өгөх гэж байгаа мó? Тий. Ингэж авна шүү дээ. Тэгснэ. Утсаа өг. Тэд биднийг мөрдөн. Гээд ахалахыг нэгжлээ. Байдаггүй. Яг төмбөг хавар нэгжих гэдэл. Оош. Чи яаж байна? Уугж наан чи утас байдгийг. Тусгайгийнхаа харин манай Жоныг хөөцгөж байна. Манай хүн жолоодлогынхаа уран чадвараар тэр дорн мултарлаа. Ахлах хүртэл гайхаж байна. Хөөх. Яа. Тэгээд Джейсон руу залглаа. Би удахгүй гүрийн түнэл дээр очлоо. Араас чинь олон хүн дагаж байна. Түнэлээр гарахдаа бүгдээс нь салаарай. Тэгээд Жон түнэл рүү яваад орлоо. Тэгснэ тэндээ зогсчихжээ. Ажилтнууд яваад очтол ахлах. Тэгсэн доороос нэмэ. Хүй. Ингээд харсан чи аль хэдий. Гэсэн дээрээс нь намайг хайгаа юу. Гэснэ мэ. Нэмж ирснийг нь бас бүгдийг нь гөвлөө. Тэгсэн нэг эмэгтэй ажилтан. Чи домогчун гих чинь үү? Чиний талаар залхтлаа сонслоо. Одоо харъя. Ингээд үзлээ. Эмэгтэй юм болохоор нь арай зөөл үзээд байна. Тэгээд ухаан алдуулаад хөдөлдөг. Араас нэр нэг мотоциклтэй хүн ирээд ажилтнуудыг бүгдийг нь буудчихдаг. Чон ахлах. Чи нэрэн энэний ард хэн байгааг мэдэхгүй мө? Мэдэхгүй. Таныг аваад иргэснийг бодоход таны л дайсан бах. Гэхдээ юугаа яриад танаа эхнэрийг барьцаалсан юм чинь чиний дайсан байдгийг байгаа үсттэй. Танаа эхнэрийг ч бас барьчихсан байгаа юм билүү? Хэн мэдлээ? Бэ ганц би хэвээрээ байгаа. Юу? Одоо болтлоо. Таныг эхнэргүй болохоор манай эхнэрийг барьцаалсан байж штэ. Хүнтэй суухад яадгийг. Чи өөрөө комик зураг бол юу гэж юм болдгийг. Комик. Байз. Нэрэн өнөөдөр дахиад шинэ комикийн түүх орно шүү дээ. Болиулахгүй бол болохгүй. Ингээд эрхлэгч рүүгээ залглаа. Тэгсэн. Ким. Уучлаарай. Нэг өвчтэй амт манай ажил дээр ирээд тэгээ би танаа хаягийг өгчихсөн шүү. Ямар хүн байсан? Чиний комик дээрх Джейсон байсан. Тийм үү? Дараагийн түүх юу болсон? Тэр дөнгөж сая оруулчихсан. Юу? Би анх удаа ийм алдартай болж үзэж байгаа болохоор оруулсан штэ. За. Тэгсэн дараагийн түүх нь нөгөө Джейсны дүү эрүү шүлдээс болоод өгөж байгааг зурцсан байна. Джейсон харин тэрийг нь үзэж байна. Миний дүү ингэж өгчээ. Ингээд эхнэр дээр нь очлоо. Эхнэр нь та хүн андуураад байна. Би зүгээр л зураач эхнэр. Бас миний хамт сангад байна. Та надад милкис аваадэрж болох уу? Чи эмэгтэй хүн. Сахартай хийж үлсэн ундаа уул таргалчих юм биш үү? Милкис зеро гэд сахаргүй, калоргүй, бас байгалийн гаралтай сахар орлуулагчтай нь байдیں۔ Тэр нь болно штэ. Би одоо хаанаас тэрийг ч нь олох юм? 80 тэг 77 43, 80 тэг 77 48 руу залгаад захичиж болд юм а. Хоёулаа ууя. Тусгайгийнх нь түнэл дээрх үед ажилтнуудыг нь бүгдийг нь алжчихсан байна. Зэвүүн ахлах. Жон, моо навш. Гэсэн тэндээс охиныг нь авчирч байна. Чон ахлах руу одоохон залгаатах. Манай хоёр явж байтал. Чон ахлах. Жон, чи яагаад хурдаа нэмээд байгаа юм бэ? Эдгээр би гавлуулсан ч гэсэн чи миний бүсийг зүүлгээд өгөөч. Ингэсэн чи удсан дугарч байна. Жон, энэ юу дугараад байна? Мэдэхгүй энэ чиний мотор дугараад байгаа юм биш үү? Ингээд утас шиг чичрээд байдэн шүү. Ингэсэн чи баригдчихлаа. Шууд аваад. Байна уу? Ингэсэн чи аава ингэж байна шүү. Зэвүүн ахлах. Охиноо амьд хармаар байвал ахлахыг аваад буцаад ир. Чи миний охиныг ална гэж юу? Тэгсэн охиныг нь машинаас гаргаж харууллаа. Би улсынхаа төлөө бүхнийг хийн. Чи муу урвагч. Манай ажилтнуудыг алсны дараа би охиныг чинь өрөвдөнө гэж бодоо юу? Болооч. За яах вэ? Нөгөө тал тарин мафийн Жоныг хүлээгээд зогсцоож байна. Тэгсэн манай хүн машинтай ирж байна. Эхнэр нь ханиа
буцаад яв. Битгээр гэсэн машин нь шууд эргэж байхдаа уучлаарай гэд буцаад явчлаа. Энэ яаж вэ? Буцаад ирээч юм уу? Мафийн босс хүртэл гайхаж байна. Би энэнд итгэхэд сууч байдаг нэрэ гэсэн боссын утас дугарч байна. Чи яагаад буцаад явчихв? Шилдэх миний охиныг барьцаалчихсан байна. Би охиноо аварчаад заавал буцаж ирнэ. Миний эхнэрийг битгий гимтээгээрээ гуйч байна. Би яхаараа чамд итгэдэг юм. Би улсаасаа урагч болсон. Тусгай ажилтнуудыг алсан гэж сэжиглэгдэж байгаа. Надад худлаа ярих шалтгаан байхгүй. За хоцорвоо. Тэгээд эхнэрийг хорчлоо. Эхнэр нь би ёстой тэнэг хүүхэн юм. Ийм юмтай сууж л байдаг. Эхнэрээ хайж удахтай яадаг байна. Эндээс гарахаараа алж өгнө. Ингэснэ нэг санаа оллоо. Тэнд байгаа вискинүүдээс хагалж угаад шилээр нь хүлээсээ тастаад суллагдана. Тэгээд яаг гарах гэтэл даанч хаалган цоожтой байж байна. Чаавас шилдэх харин охиныг нь аваад нэг газар ирчихсэн байна. Чол өрхмөө бид хүүхэд барьцаалж болно гэж юу? Жун манай ажилтнуудыг алсан. Яагаад болохгүй гэж жун алсан гэж би бодохгүй байна эрхмээ. Өөр шалтгаан байгаа бах. Ингээсээ хүлээж авсангүй. Тэгээд охиныг нэгжиж гар утсыг нь хураагаж байна. Тэгсэн чол би нэгжигээд нэгжлээ. Тэгснэ. Ингээд утсыг авчлаа. Буцаж ядснаа. Утас алга байна эрхмээ. Охин ариун цэврийн өрөө орё гээд байна яах вэ? Тэгээд оруулаач те. Тэгснэ жаахан байж угаад. Ингээд яагаад ингэж удаад байна? Ингээд очиод харсан чинь аль хэдийн оргочгож. Охиныг нь машин суулгаад аваад явж байна. Тэгснэ утсаар нь аав руу. Аав би зүгтчлаа. Хожийн нэрэг дээр байж байна гэд мессеж явуулчихдаг. Жун хараад шууд тийшээ яваад очлоо. Тэгсэн охин нь зогсож байна. Гараад уулзаад яг аваад явах гэтэл зогс гэд чол гараад ирлээ. Охиныхон дэргэд үхмээргүй байвал өвдөглөөд суу. Миний охиныг явуулчих чол. Юу? Чол гинэ. Нөгөө таны яриад байдаг хуурай дүү юу? Миний аав согтох болгондоо таны талаар ярьдэн ш. Дүүгээс өөрцгүйгээд надтай адилхан өнчөө өрөөсөн. Гэхдээ бид хоёр бие биендээ гэр бүл шиг байдаг гэдвсэн. Та тэгээд аавыг алах гэж байгаа мó? Чи ойлгохгүй. Тэр бол тагнуул. Тагнуул байдлаа барилга дээр ажилтдаг юм уу? Юу? Чи намайг барилга дээр ажилтдгийг мэддэг юм уу? Угаасаа мэдчихэл байсан штэ. Юу? Гараа өрг. За. Миний аавыг өрөвдөж шинэ болгон зургаа зураад сард 500,000 вон олно. Ээд согтохороо аавыг хинт чирэггүй. Чи яв гэж хөөдөг. Имээ өвөө дандаа аавыг дорд үзэн. Аавыг өмөрөх аав ээж нь харин байхгүй гэд үйлч байна. Нөгөө хоёр нь өрөвдөд бууга буулгалаа. Тэгээд чол тоо тэгээд яагаад ахлахыг барьцаалсан юм? Наадахны чи эхнэрийг нэг нөхөр барьцаалчихсан юм аа. Тэгээд намайг авчир гээд байгаа юм. Та чи яасан мэдрэмжгүй юм бэ? Ийм юмыг охины дэргэд хэлээд өгтөө яадгийг. Юу? Ээж барьцаалагчсан юм уу? Хөөрхи. Чол тэгвэл би тантай хамт гэд манай талд орчлоо. Ахлах тэндээс бэ ч бас гэд манай гурав нэгдэн. Тэгээд чол тэднийг тагнуулын нууц байранда авчирдаг. Энэ манай шилдэн тусгай тагнуулуудад зориулж гаргаж өгсөн байр. Манай жун тентхийг харах үед манай хүний юмнууд бас байж байна. Ахлах энэ ямар том хөргөгч вэ? Гэд онгойлготол баахан буу байж байна. Гү чи чинь байгуулгын хөрөнгө хусаад байсан байх штт. Манай хэд тэндээс баахан зэвсэг цүнхлээд хөдөллөө. Яг явах гэтэл даадаггүй. Заримыг нь гарга гэд арай багыг аваад хөдлөн. За манай хэдийн домогт хамтарлаас өмнө яадаг вүлээ? Манайх нэг сайхан subscribe давлгаагаа явуучих. Энэ олон төмөн донд яг хэдэн хүн сабад арахгүй үзээд байгаа байхгүй юу? Би өөрийнхөө тагнуулч ухаанаар олж илрүүллээ. За одоо баригдсан юм чи сабад арчгаа. Энэ мэтчлийн янзын кинонуудыг цаг тухайд нь үзмээр байгаа үсттэй. Манай царайлгууд харин лайка дараарай. Тэгэд гараад явах үед тусгайгийнхаа ирж байгаа чимээ гарч байна. Чол би өөрөө тэдэнд тайлбар өгнө гэсэн жун. Чол ахыгаа уучлаарай. Юу? Та яагаад уучлал гэсэн чи маа. Та яаж вэ? Энгүүл чамайг урваагүй. Харин намайг хөөж байгаа дийлээгүй гэдэгт итгэх болно. Тийм байна. Гэсэн чи нэмээд маа. Ёо ганц цохтол болох байсан штэ. За. Гэхдээ тэр кул юм аа. Жун охиноо чи эмээгэндээ байж вэ? Үгүй би ээж рүү явна. Тэгвэл чи миний хэлсэн бүхнийг хийж чадна биз? Гэсэн чин тийм ээ гэж байна. Ингээд аав та нэрээ ажилтан жун юм уу? Их хэцүү байсан бах та. Ахлах тэнд. Аав чинь хамгийн шилдэг нь буудаад алддаггүй байсан гэд боддоо. Ах та аавыг мэддэг юм уу? Мэдэлгүй яадгийг. Тэр комик дээр гарч байгаа аим шигтэй дасгалжуулагч чинь би байхгүй юу? Ингэсэн чин зодоод унлаа. Гү чи яаж байгаа юм бэ? Аав тийсэн бүхний чинь төлөө. Ингэж аав штт. Ингээд нөгөө зэвсэгтэй зүнх хаана байгаа юм бэ? Юу? Алгуу та аваагүй мó? Би юу гэж авдгийг? Би чинь ахлах болохоос ямар байлдаг ч юм уу. Чол бариад явж байсан штт. Тэгсэн чинь тэнд нь үлдээччээ. Зэвэн ахлах. Эднэр одоо дайнд явах гэж байсан бах та. Тэгснэ чолыг. Чи тэгээд зугтаж очиод өөрөө барих гэсэн чинь чамайг зодсон юм уу? Тэгсэ би дээлсэнгүү. Мо тэнэг наатахаа суулал. Юу? Сууллаа. Гэхдээ дарга тэр дахиад зугтуул яах юм бэ? Гү тэгээд наадах чинь байхгүй бол жунтай хин нэг нэгтгэе. Чи халзгах юм уу? Гэсэн заа гэж суллаж байна. За ингээд манай жун ахлах хоёр мафийн дээр хүрээд ирлээ. Охин нарийн машин дотроо нуугдж байгаад утас аваад нөгөө зэвэн ахлах руу залглаа. Тэгснэ аав тань руу залгаарай гэсэн. Гээд шууд видео кол хийж харуулна. Тусгайгийнхан шууд тийшээ нь явцгаадаг. Мафийн босс өрөө дээрөө зугтчлаа л гэж бодлоо. Ахлах тэнд
Джейсон байх шүү. Жон. Тийм ээ. Джейсон дүрээрээ мөн. Ягав. Та дүүг нь тамлаад алчаагүй юу? Йоо, чи тэрийг энд яриад ухтаа яадгийг. Чи өөрөө тэрний нүдийг нь соглоод дүүг нь баривчлаа үсттэй. Та тушаагаа үсттэй. Таны тушаалаар л ингэсэн штэ. Би харсаа. Миний дүү аимшигтай тамлуулж өгсөн байна лээ. Би буруу ажилтнуудаас өшөөгөө аваад байсан юм байна лээ. Та хоёр л гол буруутнууд нь байж. Тэгэхээр чи манай ажилтнуудыг алаад байсан байх нэ. Жон тэндээс. Би амлснараа түүнийг авчирсан. Миний эхнэр хаана байна? Гэсэн чи эхнэрийг нь авчирч байна. Зөөлий яваач. Толгой эргээд байна. Минаа гэсэн чи нөгөөдүүлэн Жоныг гөвөд байна. Эхнэр нь тэндээс. Битгий миний нөхрийг зод гэснэ тэрүүгээр бүгдийг нь зодоод эргэлдэж гарлаа. Энэ бас нууц ажилтан байсан байх та. Гэсэн чин хөөхөөрхий зүгээр л төсөөлж байсан юм байна. Ваа. Та нар манай эхнэрийг яаж хав? Мансуур уулчихсан юм уу? Тэр өөрөө л хамаг үнэтэй вискиг маань уужгсан байсан штэ. Шал аригч юм байлээ штэ чинь. Миний эхнэрийг битгий тэгж хэл. Манай эхнэрийг явуулаад оронд нь намайг ав. Байж бай. Эхлээд хийх юм байна. Ингээд ахлахын чихэнд цэглгааны утас бэхлээд тамлах гэж байна. Чи дөөг маань яг ингэж тамлсан баха. Одоо чи өөрийнхөө гараар бэлтгэсэн хүнд тамлуулна. Ингээд Жонд тамл гэсэн үүрэг өглөө. Үгүй бол эхнэрийн буудна гэд сүрдүүлж байна. Жон, чи арай намайг ингэхгүй байгаа үсттэй. Ингэсэн чин Жон маа. Тусгайгийнхээ энийг нь камераар харж байна. Зэм ахлах. Тэр би төөнийг урвсан гэж хэлээгүй юу? Ахлах хэсэг тамлуулж байснаа. Байц буруу ойлгоод байна. Жон комико буруу зурцсан багхгүй юу? Тэр дүүгч тамлсан багхгүй юу? Би буруу зураагүй. Чи мууш. Би чамайг өсгөө үсттэй. Ингэсэн чи дахиад маа. Тэр үед мафийн босс хоёулангийн шатаан гэд галаар шүршиж байна. Тэгсэн тэндээс тусгайгийнхан дайраад ороод ирлээ. Мэргэн бууч дээрээс нэг нэгээр нь унгаад байна. Мафийн босс баруун гарлууга төглөө. Тэндээс зэвэн ахлах бууж ирээд бууга хайцгаа гэд бүгдийг нь бариад авлаа. Тэгсэн Жон нуугдаад байна. Нуугдаад байлгүй. Нааш гараад ирч. Чи Джейсонтэй нийлж их орноосоо урвна гинэ. Би урваагүй. Тэд миний эхнэрийг барьцаалсан. Гэсэн эхнэр нь тэндээс. Үнэ. Тэд намайг барьцаалсан. Чи дөнгөж сая Чон ахлахыг тамлаа үсттэй. Тэр намайг тамл гэж тушаасан. Гэсэн мафийн босс сүлжээ аваад. Би эзэ чамд тамл гэж тушаасан. Чи өөрөө тамлаа үсттэй. Ямар худалч новшвэ. Гэсэн ахлах тэндээс өмөрч байна. Зэвүү ахлах итгэдэггүй. Наатха бууд. Гэсэн эхнэр нь урдуур нь орж байна. Чон чол хоёр болиулах гэтэл ахлах тоодоггүй. Тэгээд дахиад буудах гэтэл охин нь тэндээс гараад ирлээ. Буудаач гэд буудсан чин чол урдуур нь ороод буудуулчлаа. Гэхдээ гайгүй юм шиг байна. Зэв ахлах. Юу хүлээгээд байгаа юм? Дахиад бууд. Гэсэн хажууд хүмүүсийг нь буудаад байна. Юугаа хараад байгаа юм бэ? Гайхаад тарсан чи нөгөө боссын баруун гар нь буудаад байсан юм байна. Жон гяс буу аваад баруун гарыг буудах гэтэл босс тэндээс Жоныг 1 2 3 4 5 удаа буудчихлаа. Бууга хайцгаа гэд мафийн босс буцаагаад хяналтыг гарт авлаа. Тэгээд бүгдийг суулгачлаа. Босс тэндээс Жон уулна танаа талд үзээд байдаг. Чи тэгсэн түүнийг урагчгээд дайраад байх юм. Одоо яа игээхв? Ингэсэн чол. Хөөш тэнгэ. Тэр тагнуул биш гэд хэлээд ахад юм ойлгодог юм уу? Юу? Чи надтай яриад байгаа юм уу? Чамаас өөр хэн байдгийг молох юм минь? Чон ахлах. Чи чинь галзуураа юу? Тэр чинь бидний дарга. Уучлаарай дарга. Йоо. Буцаж очихороо уучлалтгүйсэн захиа 100 удаа бичээрэй. Йоо, захиа гинэ. Ер нь бүгд өгөх гэж байхад чиний дарга энэ төр ямар хамаа байдгийг. Чамаас уулж бид нар ийм байдалд ороо үсттэй. Дарга орлоод босоод ирсэн чинь мафийн босс маа. Тэгснэ. Би уулна энэ Жоны нүдэн дээр та нарыг алъя гэж бодсон. Тэгсэн энэ нь төрүүлээд өгчлээ. Ингээд буудах гэтэл байц гэсэн чинь Жон босоод ирчихсэн байна. Тэгснэ газын боллоон руу буудаад дэлб. Тэр зайгаар нь тусгайгийнхан ирчиг авлаа. Жон гэрийнхэн дээр очиод зүгээр үү? Чи зүгээр үү? Гэсэн чинь сум нэвтэрдгүй хантаа зөмссөн байсан юм байна. Нэгийг нь аваад эхнэртээ өмсөглөө. Бүр 2 давхар байжээ. Нэгийг нь аваад охиндоо өмсгөн. Тэгээд буцаж гараад эргэлдэж өглөө. Буудаад зодоод хослуулаад зэвэн ахлах харин тэнд өгсөн дүр үзүүлж байна. Нөгөө баруун гартай харин Чон ахлах халзагнана. Овоо үзэж байна. Нөгөөх нь худаг гарах харна. Манай хүн модон худаг аваад үзэн. Тэгээд яг эвгүүтгийн даван дээр модон хутгаараа бөксрүү нэмэ. Ёй чи бол хайцаа. Тэгээд очиод эвхээ тавьчлаа. Тэгснэ. Би чинь домогт дасгалжуулагч юу дээ. Жон харин боостой халзагналаа. Дээдүрөөрөө дагаж ороод нэгнэгдэн. Хутганы эсрэг нүцгэн гараараа үзлээ. Жоохон хомбуулаад байна. Тэгэхээр нь тэлээгээ тайлж гартаа орож байгаад үзлээ. Тэгээд хэсэг гөвж байгаад цонхоор доороо хийгээд унана. Аргагүй л хамгийн шилдэг ажилт юм аа. Бүгд бишрээстэй. За ингээд манайхан яллаа. Манай Жон шин түүхээ комик болгоод бичдэг. Чол ирээд. Гү та ингээд бичээд охор чинь өөр олон дайснууд ирээл вэ штэ. Хамгаалах нь чиний үүргийн бага үсттэй. Үүрэг даалгавартаа үнэнч байл та золиг минь. Үнэнч биш байтлаа урдуурч орж буудуулдаг юм уу? Би ер нь яах гэж 2 давхар хантаацтай хүний өмнөр өсөрч орсон болоо. Гиснээс таныг буцаад орооч гэсэн санал тавьсан. Би орохгүй. Зүгээр комик зурна. Гү наадах чинь сард 500 мянгаыг л олдог гээ үсттэй. Ингэсэн чи эхнэр хүүхэд нь гарч ирээд өмөрч байна. Манай нөхөр нэг л өдөр хамгийн шилдэг комик зохиолч болно гэд итгэж байна. Ямар ч байсан гэр ихнэн итгэдэг болцсон байна. Энд хүрээд кино манд дуслаа. Киночд байлаа. Milk Zero
Сахаргүй, калорийгүй сүүн ундаа. Нэмэн миний дэлгүүрийн бүх салбаруудаар